Тэгэхээр хошооны нэгэн онцлогийн талаар товчхон тавхан мэдээлэл хийж байна. За миний хошооны нэгэн онцлогийн заавар авчралтын боловсрол бүтээгдэхүүнээр оролцсон хамаа. Тэгээд тавхан тэгээд хамтаас ярьж байгаа бас асуудлыг суугаад явж байна. За тэгээд түрүү гэлзээ дараа бас хэлсэн нөгөө хүмүүс дахин заавар авчралтээр хамтаа бас ирүүлж байна. За шоцчны өмчийг за манай хошоод бас ярьж нөгөө одоо бүтээн зөвшөөрөлт одоо бүтээн зөвшөөрөлт маш их чухал байна. Одоо бүтээн зөвшөөрөлтийн хувьд бас ялгаатай. За хошоонд татварын хөнгөлж чөлөөлөлт бас нэлээд байдаг. Мөн малчхан бүтгэл байгаа. Одоо өөрийн малтай малчхан үйлдвэрлэх хошооны хувьд бүтээн онцлог байгаа. Тухайн хошооны үйл ажиллагааны чиглэл тийм онцлогоос мараад тухайн онцлог бас байна. Үйлдвэрлэх юм уу, хатаа юу үйлчлэгээ, түүхий одоо үйлчлэгээ явуулсан үйл ажиллагааны онцлогоос мараад гол онцлогууд бас бичээгээ. За хошооны хууль заасан байгаа. Хошооны хуулийн 22 дугаар зүйлсээр хошооны өмчийн хошооны өөрийн бүтээгдэхүүн хамаардаг байна. За тэгэхээр гишүүний оросон хууль байгаа. За болцшгүй стресс хамаарсан байсан. Хошооны хөгжлийн санх өдрөөсөн бүрэн сэлгэсэн хангасан бүрэн болон хошоо психологийн чиглэлээр одоо өсөх бүрэн бол эдгээр зүйлс нь хошооны хөгжил хамаарсан. Тэгэхээр энэ хошооны өмч буюу өөрийн хөгжөлтэй одоо холбоотой бүртгэл болон одоо гол онцлогууд ярих болно. Гишүүний оросон хөрөнгөний тухай яагаад өмчид хамаардаг, яагаад бүтээн онцлог байдаг гэхээр манай хошооны хувьд бол зөвхөн мөнгө хөрөнгө гишүүн нэгдсэн шүү дээ, тийм ээ. Эд бараа материал, мал, тэгээд ажил үйлчилгээ, оюуны өмчийн хэлбэрээр нийлүүлэх учраас энэ оросон хөрөнгөөр хэрхэн яаж үнэлэх, яаж бүтгэх юм бэ гэдэг асуудал хошооны хувьд байна. За тэгээд нэг гишүүний оросон хөрөнгөний дээд хэмжээ хошооны одоо өмч гэж сайн ярьсан тэр өмчийн нэг тэнгийн нэг гишүүний оросон хөрөнгөний хэмжээ нийт тэнгийн 13% байна. Тэгэхээр гишүүний ороож байгаа хөрөнгө яагаад ч вэ гэхээр гишүүд хошоондоо тэгвэл одоо хөрөнгөө нийлүүлснээр эргээд эндээсээ бид ног бүртгэж байгаа учраас энэ хэвэн чухал зүйл байдаг. За тэгээ хошооны гишүүн бол мэдээж хошоонд оруулсан хөрөнгөний хэмжээг хариуцдаг. За дараагийн зүйл бол болцшгүй стресс хамгаалсан юм байна. За болцшгүй стресс хамгаалсан бол хошооны шинжилсэн найдвар нэлээд тодорхой боловсруулсан ирсэн. За тэрний үүрээр болцшгүй стресс хамгаалсан өмнө одоо хошоогоо зарим байгуулсан, зарим одоо хаанаас байгуулсан мэдэхгүй ч юм бас тодорхойдог байсан бол за энэ эрсдлийн сан болоод борлуулалтын нийт хэмжээгээр байгуулна гэж одоо хууль тусгаж өгсөн. Гэхдээ сан болоод заавал байж байгаа хэмжээ бас сүүлийн 3 жилийн борлуулалтын орчинд ирвэ. Яг тэгвэл болшгүй стресс хамгаалсан бол бусад одоо үйл ажиллагаанд одоо үед аваад цуцж болохгүй. Цаашийн юм нөөцсөн хөрөнгө байх учраас хошооноос санхүүгийн төлөвлөлтөй байдлыг авдаг эрсдэл бууруулах юм зүйлтэй нөөцсөн учраас хошоод маань хэд хөрөнгө бас байгуулж байгаа бол тэр хэмжээгээр мөнгө маань чиглэж байна. Нөгөө хошоо ямар нэгэн байдлаар эрсдэл үүсгэхэд энэ сан маань хамгаалж бодтой мөнгө хөрөнгө байх
өөрчилж өгснөөр бас үздэг байгаа. За жишээ авъя. Жишээлбэл одоо оршууны жилийн бодлогын орлого 30 сая төгрөг байсан гэж үзвэл нөгөө оршоо маань 20%-аар эрсдлийн санхаа байгууллагын хөрөндөө тусчихжээ. Тэгвэл эрсдлээс 6 сая төгрөгөөр байгуулна гэдэг. Яг нь дүн бодлого ойр төвлөөс маш жижиг бага авч үзсэн байгаа. Нийслэл тоош дээ. За тэгээд ийм байдлаар эрсдлээс хамгаалах санхүүр тооцох юм байна. За оршооны хөгжлийн сан гэдэг тийм ээ. За өмнө нь бол хуучин хуулиар тусгай зорилгын санхүүр гэдэг оршооны хэд хэдэн хөгжлийн сан байгуулагдчихтэй байсан. За одоо бол оршооны хөгжлийн сан гэж нэрлсэн. Гэхдээ оршоод энэ хөгжлийн сангаа гишүүдтэй дэмжих зорилгоор оршоогоо хөгжүүлэх зорилгоор байгуулж байгаа учраас тухайн оршоо ямар нэртэй сан байгуулахын хэдэн хувиар байгуулахын юун зарцуулахын тухайн оршооны өөрийн шийдэх асуудал энийг хөгжүүлэлт хурдаар хэлцүүлээд тэгээд хэрхэн зарцуулахаа одоо журмаар зарцуулах юм боломжтой байгаа. За хандуулсан бэлтгэсэн хөрөнгөөр одоо өмчийн бүтцийг ярьж байгаа шүү дээ тийм ээ. За хандуулсан бэлтгэсэн хөрөнгөөр оршооны бас өмчийн бүтцийг аваад өөрийн хөрөнгөөр бүртгэх юм байна. За оршоод маань олон төлбөр олон байгууллагатай хамтарч ажилладаг учраас төслийн дэмжлэг санхүүжилтийн хөрөнгөтэй хэмжээгээр авдаг. Тэгэхээр энэ одоо бэлтгэсэн хандуулсан хөрөнгөтэй зарим одоо оршоод орлогоор бүтгсэн тохиол гардаг баггүй. Тэгэхээр энэ маань оршооны хөрөнгөд өмчөөр боломжтой байдаг юм байна. Энийг эндээс ойлгож аваарай. За тоног хөрөнгөөр орж иж байгаа тийм ээ мөнгө хөрөнгө бараа масрал ямар ч хэлбэрээр орж иж байгаа шүү дээ. Сэтгэл угаан одоо сэтгэлийн одоо гэрээний өчнөөс хамаарат бас шууд сэтгэл хөдлөмжээр орж ирэх юм уу тодорхой хугацаанд энэ одоо өчнөөс орж иж байгаа санхүүжилтийг хугацаанд ашиглаад үүднийхээ ашиглаад өшөө хөтлөж авах гэдгээс хамаарат бас хэрвээ эцэг заасан ийм гэрээтэй байх юм бол нэг жилийн хугацаанд энэ санал хөрөнгөжийг авч ашиглаад оршоо үүднийхээ ашиглаад оршооны хөрөнгө болоо гэж аах бол эхний жилийн маань оршооны өмчтөр шууд өөр төвтэй бичих юм байна гэж. За дараагийн одоо бид нөгөө манай оршооны цундаа хамгийн гол асуудал нөөцийн асуудал байна гэж ярьжсэн тийм ээ. Орлого бид хүлээн зөвшөөрөлтөд дансаар орж иж байгаа мөнгө олгоныг орлого гэж бичиж өгөх юм байна. Энэ орж иж байгаа түрүү мөнгө олох зүйлийг бас ярьжсэн тийм ээ. Орж иж байгаа орлого болгон орлого биш ээ. Энэ мөнгө орлого гэдэг бол мөнгөний орж иж байгаа усаар гарч байгаа усаар хоёрыг ирээдүйд төлөвлөж байгаа зүйл гэж ярьжсэн. Тэгэхээр тэрнээ харж байна. Энэ маань яг жинхэнэ оршоо үйл ажиллагаа явуулаад орж байгаа орлого юм байна гэж ойлгож байна. Тэр тусмаа оршооны зурчлалын орлого байна. Дансанд одоо үйлдвэр бид нормоор нийлүүлээд үйлдвэрээс орж ирж байгаа мөнгөний түнд нийт магадгүй 100 сая төгрөгийн нормоор гэдэг үйлдвэрт өгдөө. Энэ 100 сая бол одоо оршооны орлого биш. Зөвхөн 100 сая гэдэг үйлдвэрт нийлүүлж байгаа ч гишүүдээс 80 саяар авч байгаа бол зөрүү 20 сая оршооны зурчлалын орлого юм байна гэж ойлгож байна. Тэгж бүртгүүлгээс зурчлалын орлого гэдэг тодорхой бүртгүүлгээс болоод одоо нөөцийн өрөнд өндөр хэмжээний татвар төлөх ийм эрсдлийг өөрсдөө бий болгоно. Тэгэхээр орлогоо бид хүлээн зөвшөөрөлтөө оршооны хууль бүр одоо хуульчилж орж ирсэн. Оршооны зурчлалын орлого гэж юу гэдэг юм бэ гэж тодорхойлсон байж байна. Тэгэхээр гишүүдийнхээ бараа бүтээгдэхүүнийг зуршлан бодлуулсан орлогоос холбогдох цаг бодлуулалтын үйл ажиллагаа одоо оршооны гишүүд төлбөрийг хаснаар энэ зурчлалын орлого байна гэж тодорхойлж байна. За энэ хуулийн оршооны хуулийн дагуу бид бас нөгөө нэгэн бодлогын заав аргачлалтаа энэ зурчлалын орлогоор аль оршоогоо бүртгэх боломжтой шүү гэхээр жишээ авч ингэж онцлсан байгаа. Тэгээд та бүхэн одоо санал дэмжлэг бас хийж өгөх шүү. За нөгөө жижигхэн жишээ авъя. Одоо өөрөөр хэлбэл 900 мянган төгрөг за 90 сая төгрөг ч юм уу одоо бодлоготой орлого гэдэг 8
80 сая төгрөг. 80 сая төгрөгийн одоо гишүүд төлбөр гэж үү гэж байгаа. Гишүүдтэй бид одоо 90 сая төгрөг олсон ч гэсэн 80 сая төгрөг бид нар гишүүндээ өгөх юм тооцоо юм байна гэдэг бид нар өөрсдөө бүтээлээр харуулж байна. Тэгжээж энэний зөрүү үнээр зурчтай одоо бүртгэж шүү. За мөн зарим тохиолдолд бид нар гишүүдээс хүүхэд бидний бодлож авч байгаа юм. За бодлож аваад гишүүний төлбөр чинь байгаа. Энэ жишээ энэ жижиг жишээ. За гишүүний төлбөр бол хэрвээ үйлдвэртэй одоо нийлүүлсний дараа гишүүндээ өгсөн тохиолдолд гишүүн төлбөр гэдэг одоо насыг ашиглана. Гишүүнээс бодлож аваад юуж бодлож авчаад хайшин бодлосон бол гишүүний төлбөр тооцоо гэдэг насыг ашиглана. За ийм байдлаар зуучлалаа оргоо бүртгэх юм бол нэлээд тушаал маань нүүдийн одоо босох тарис хэлбэрүүд хүчтэй ордог гэж бодож байна. За дараагийн зүйл бол одоо магадгүй бүтээл асуудал учраас зарим нь одоо өөрийн мартаа асуудал гэж байна. Тэгэхээр хөл малыг одоо асуудал малын ашиг шимээс одоо орж ирж байгаа байна. Тиймээ ноос аль шиг энэ одоо өөрийн үйлдвэрлэлээс олж байгаа бүтээгдэхүүний хэрхэн юм бэ гэдэг асуудал байдаг. За мөн малын нас дэвшилтийн үеийн сүргээ өөрийн үйлдвэрлэлээс яг энэ заавал нэг ярьж байгаа юм гэхээр магадгүй өөрийн одоо ямаатай ашиг байж байгаа ноолгоо шууд үйлдвэрлэдэггүй тэрийг нөгөө орлуулалтын оролт гэж бүртгэж байгаа орон шууд энэ тэгэхээр эхлээд нөгөө оршооныхоо ямаанаас авсан ноолгоо оршооны түүхийг бүтээгдэхүүн гэж эхэлж орлуулж аваад тэрийг харин ямар үнээр бүтгэж авах вэ гэдгээ одоо жишээ эргүүлэгчид өөрсдөө ямар үнээр одоо бүтгэж авах вэ гэдгээ эргүүлэгчид үздэг харилцаагаар энэ үнээр таваад бүтгэж авсны дараа зах зээл одоо борлуулсан өмнө хоёрын зөрүү бол юу болох вэ штэ баг болж ирэх нь штэ тэгэхгүй шууд оршооныхоо одоо ямааны ноолгоорыг зах зээл борлуулсан үнээрээ шууд орлого аваад энэ орлогын түүх бас өсгөөд байгаа юм байна гэсэн юм аа. За оршооны гишүүн ноолгох орлого буюу ноолгох ашгийг бас оршооны хуулиар тогтоож зааж өгсөн. Оршооны борлуулалтын орлогоос боловсруулалтаас хамгаалсан гишүүн төлбөр орлуулалтын үйл ажиллагааны орлогын зардыг хасаад албан татвар төлсний дараа оршооны гишүүн одоо хөрөнгө болон оролцооны хэмжээгээр одоо хөрөнгө барьсан. За манай бушууд зарим бушууд одоо гишүүд ноолгох орлогохгүй бол хөрөнгө шууд нэмэгдүүлээд ингээд яваад байгаа тохиолдол байдаг. За үүсгэн байгууллагад хайрцаг хавцгаан болсон гэдэг ноолгох ашиг үүсэхгүй дандаа хөрөнгө нэмэгдүүлээд яваа гэдэг. За зарим гишүүдээс бодлоо байдаг. Тэгэхээр иймэрхүү одоо оршооны гишүүн өөрөө эндээ бий үлдээдэг юм гэхээр олон гишүүн өөрөө саналаараа би ноолгох авахгүй хөв хөнгөө нэмэгдүүлнэ гэсэн тохиолдолд хөв хөнгөний нэмэгдүүлж бичил хийгээд ноолгох одоо борлуулалт байдлаар ингэж явуулсан. Тэрнээс бол гишүүний саналыг хавцахгүйгээр шууд одоо хөв хөнгөний нэмэгдүүлээд ноолгох шиг нь олохгүй байна. За асны бичлэг нь бол тийм байна. За оршооны тохиолдолд ноолгох орлогыг ганцхан бэлэн мөнгөөр биш бас бараа материалаар бодлоо хэлбэр оршооны хуулиар бараа бүтээгдэхүүн үгээр бараа өгч юм тийм байдлаар шийдвэрлэдэг. Тэгэхээр тэр бол гишүүдийн хурдаас шийдвэр гарсан байж одоогийн шийдвэрээр бараа бүтээгдэхүүнээр шийдвэр гарсны дараа болсон зүйлээ. За оршоон дээр бол татварын хөнгөлөлт чөлөөт гэдэг хоёр болсон
чөлөөт байдаг. Нэгдүгээр нь бол түрүүний ярьсан оршооны зурчилын орлого. Гишүүдийн бүтээгдэхүүний бодлого үйл ажиллагааны зурчилын үнийн зөрүүгөөс олсон оршооны орлого байдаг. Нөгөө жишээ авсан тийм ээ. За тэгээд нөгөө 100 сая нийлүүлээд гишүүндээ 80 сая төгрөг өгсөн бол 20 сая төгрөгийн зурчилын орлого болно. За энэ зурчилын орлого бол аж ахуйн нэгжийн орлогын татвараас 100% чөлөөлөж. Тэгэхээр бид нар зурчилын орлогоо хэрвээ яг зөрүүгээр 20 саяар үлдчих юм бол хэд бид болно байна. За энэ бол нэгдүгээр аж ахуйн нэгжийн орлогын татвараас чөлөөлөж. Хоёр дахь зурчилын орлогоос салгаж үлдгээд бид нар аж ахуйн нэгжийн орлогын татврыг тайлбарлаа гаргахад энэ хөнгөн чөлөөсийн хэсэг дээрээ бид нар за манай яг зөвхөн гишүүдээс авсан гэдэг тийм ээ. Тэгэхээр яг энэ 20 төгрөг бол манай гишүүдээс гишүүдийн бүтээгдэхүүнийг зурчилсны хамаа гэж холбоо цаашид бид нар тайлбарлаад өгчих юм бол бид нар энэ хөнгөн чөлөөсийн тэгвгээр боршоонд нэг юм чөлөөт байдгийг гэсэн гэж бүтэхгүй яваад байвал бид нар энэ чөлөөтэй гэж авч чадахгүй маа. За дараагийн нэг одоо оршоонд олж байгаа бас боломж бол аж ахуйн нэгжийн албан татварын орлогоос татвар ногдох орлогоос түрүүний ярьсан болцшгүй эрсдэлээс хамгаалах сан маань татвар ногдох орлогоос асагдаж өгдөг. Тийм татвар дүнгээс асагдана. Энэ бол аж ахуйн нэгжийн орлогын татварын хууль байгаа 15 дугаар дээр заасан байна. За мөн бусад аж ахуйн нэгжтэй адил хөнгөлтийг эзлэн. За 22 дугаар зүйлийн 5-ын 10 гэдэг хуулийн заалтыг бичсэн байгаа. За энэ бол үр тариа хүнс хүнсний ногоо сүү живсгэн хижээлийн урмаар ирчүүс дахааны аж ахуй мэд одоо бүтээгдэхүүнийг өөрөө үйлдвэрлээд тэгээд борлуулсан байх юм бол тухайн үйл ажиллагаанаас тийм ээ олсон орлогоос нь гарсан зардлыг хасаад татварын төлөв татварын 50% эзлэнэ гэсэн үг. Хүнс хүнсний ногоо тариад өршөө өгөхөд тухайн үйл ажиллагааны орлогоос төлөв татварын 50% үлдэх юм болж байгаа. За мөн ногдох орлого гэж хоёр зүйл байгаа шүү дээ. Ногдох орлого гэдэг нь бол ерөнхийдөө нийт орлого гэж ойлгож байна. Ногдуулах орлого гэхээр яг татвар төлөх хүн хэлж байгаа юм. Ногдуулах орлого. Тэгэхээр татвар ногдох орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй байхаар бол 90% хэлэх боломжтой. Уул уурхай, сургууль сандаа тамиг шатхуун гэдэг газрын бүс гидмэтээс бусад үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн хуулиар ийм хөлбөлт байдаг юм байна. За мөн Улаанбаатар хотоос 500 км-ээс аслагдсан бол төлөв татварын 50%. 1000 км-ээс аслагдсан байх юм бол төлөв татварын 90% хөнгөлөх боломжтой. Гэхдээ энэ хөнгөлтийг эзлэхдээ зөвхөн одоо Улаанбаатар хотоос аслагдмал байх юм бол татвар хөнгөлөх юм уу? Хөнгөлөх юм байдаг ойлгож байна. Хамгийн гол нь нэгдүгээр татварын албандаа хүсэлтэд хүргэх хэрэгтэй тийм ээ. За манай байршуулууд юм байгаа. Дээрээс нь тэр боршоо бол байнгын үйл ажиллагаатай байх хэрэгтэй. Нийгмийн gatах хөдөлгөөн ажлын байр бий болсон ийм боршоо хөнгөлт идэх юм байна гэж байна. За нийт ажилчдын одоо 20-аас дээш ажилчтай ажилчдын 3.2-оос дээш хоёр бүгдийн бишэлтийг эзэлж байгаа бол бас эзэлдэг хөнгөлт байх юм байна. За нэмэгдсэн урьдчилан хууль нэмэгдсэн урьдчилан татварын хууль 13 дугаар зүйлээр бол нөөцийн чөлөөтийн заасан байдаг. Би яг энэ хошоонд эдгээр араа хамаатай ойлгох юм үзээд энэ зүйл заалтуудыг бол оруулсан. За газар тариалан эрхлэх
Ихтэй дотооддоо тайлбар болсон дүнс хүнсний ногоо, суралц жимсэх нь үйлдвэрсэн гурил энэ бол ерөөсөө нэгдсэн ülke албаас чөлөөлөх төлөвлөгөө гэсэн. Тэгэхээр нэгдсэн ülke албан дотоорын чөлөөлт гэж байгаа, хасалт хийх гэж байгаа бид нар дандаа хоорондоо ялгаатай. Ерөөсөө төлөвлөгөө энэ бол чөлөөлт юм байна гэж 14 нь болохоор хасалт хийх тухай заасан. Тэгэхээр аль нь хасалт хийх юм, аль нь чөлөөлт хийх юм манаас бас зарим нэг нь одоо ялахгүй байж магадгүй. Тэгэхээр ийм ялгаа байгаа шүү. За Монгол улсын нутгийг дэвсгэр дотоодын түүхийгээр боловсруулсан дотоодоо боловсруулсан хүнсний сүүс хүндэтгэх хүн бас нөөдөс чөлөөлөх тийм ээ. За мөн үйлдвэрийн аргаар төвлөрч бэлтгэсэн дотоодоо боловсруулсан тураг болон шууд ангилсан боловсруулаагүй дотор эрхтэн дайрах. За энэ бол бас чөлөөлөх нь. За экспорт гаргасан түүхий наалуур угаасан самсан наалуур аль шиг бас нөөдөс чөлөөлөх юм байна. За хэрвээ оршоо нөөцийн шуурхай төлөвч одоо 50 сая төгрөгнөөс дээш бодлоготой авахтай болох юм бол хан төлөх ёстой нөөцөөс бодлоготой авсан бараа бүтээгдэхүүн бодлогох зориулалтаар одоо бодлоготой авсан бараа ажил үйлчлэгээр төлсөн импортоор оруулсан бараа бүтээгдэхүүн төлсөн нөөцүүд бол хасагддаг. Хасалт хийх. Энэ 14-ийн 1-ийн 4 гэсэн заалтаа ад аж ахуй газрын үүсгэж эрхэлдэг хувь хуулийн этгээд тэгэхээр боршооч хувь хүнч те өөрөө бэлтгэсэн буюу тариалсан үйлдвэрлэлийн анхны боловсруулалтанд ороогүй максимум өндөр газ ширхтний хоньны ноолоор савгийн хөөгөр гэх ихэнчлэн эдгээр бүтээгдэхүүнүүд 5% мадаас орсон байна. Нэг дотооддоо үйлдвэрлэсэн дотоодын үйлдвэрлэгчдэд борлуулсан үнийн дүн 10% адуу татвар шингэсэн гэж үзээд тэдгээр худалдан авсан адуу татвар суулгын төлөвчийн адуу татварын уг хувиар хасалт хийнэ гэсэн байна. 14-ийн 1-ийн. За тэгэхээр энэ болохоор хашааны нөөцийн өөрчлөлтөөр нөөцийн хуулинд ямар өөрчлөлт орсон гэхээр 14-ийн 1-ийн 4-т заасан бараг дотоодын үйлдвэрлэгчид зуучлан борлуулсан бол борлуулсан хашааны тухай боршоо шүүнийхээ түрүүний дээр төрсэн бүтээгдэхүүнийг дотоодын үйлдвэрлэгчид зуучлан борлуулсан бол дамжуулсан борлуулалт олцгүй гэсэн заалтууд орсон байгаа. За жижигхэн жишээ авч харъя. За үйлдвэрлэл эрхэлдэг боршооны хувьд борлуулалтын орлого нь сая төгрөг байсан. За тэгвэл сая 100 мянга. За тэгвэл нөөцийн тооцоогоо яаж хийх вэ гэхээр сая төгрөг борлуулалтын орлогон дээр бичигдээд 100 мянга төгрөг нь одоо манай төлөх ёстой нөөцөө гэсэн. За тэгвэл бид нар нөгөө бараа бүтээгдэхүүнийг зааж бодлуулахаар юм уу одоо үйлдвэрлэлийнхаа зардал ашиглахаар юм уу бараа бүтээгдэхүүн бодлож авсан бол тэрэндээ төлсөн 80 мянга төгрөг 880 мянга төгрөгийн бараа бүтээгдэхүүн бодлож аваад 800 мянган бараа материалыг бүртгээд 80 мянган нөөцийн тооцоо буюу төлөх ёстой дүнгээс хасагдана гэсэн үг байна. За тэгээд сая 14-ийн 1-ийн 4 заасан байсан шүү дээ тийм ээ. За хувь хүнээс малчнаасаа одоо аль шиг бодлож авчээ 50 мянга. За тэгвэл 5 мянган төгрөг нөөц шилжсэн гэж үзээд манай төлөв нөөцийн тооцоогоос 5 мянган төгрөг хасагдаад нэгсэндээ манай төлөв ёстой нөөцийн одоо өөр хэдийн төгрөг авахгүйгээр 100 мянгаас 85 мянгаар засаад 15 мянган төгрөгийн нөөц гарах нэ гэж ойлгох хэрэгтэй. За татварын бас нэг өнгөлт нь юу гэхээр хялбаршуулсан гоолн гэсэн ээж үйлдэл аж ахуйн нэгжийн аргаар хуулиар гарч ирсэн. За тэр нь болохоор борлуулалтын орлого нь 50 сая төгрөгнөөс бага байх юм бол зөвхөн одоо орлогоо нөлөөлөд
заалах бодлого шаардлагагүйгээр нэг хувийн татвар төлж болно. Нэгсэндээ 50 сая төгрөгийн бодлоготой оролцоотой байх юм бол нэг хувь буюу шууд орны дүнгийн нэг хувиар 500 сая төгрөгийг болоод хөшөө ажиллана. Гэхдээ хямдруулсан гормыг одоо ашиглахын тулд татварын албандаа бас өсөлт хийдэг. Тэрийг одоо 23 онд бид нар манай хөшөөний бодлоготой орон 50 сая хүрэхгүй гэж үзэж байгаа бол 22 оны 3-р өдрөөр багасаад манайхын хямдруулсан гормоор тайлбарлах үеийн татвараа төлөв гэж өсөлт хийгээд 23 оноос эхлээд хямдруулсан гормоор тайлбарлах үгүй явахын боломжийг бас олгосон байна. За мөн 0.3 төгрөг буюу 300 сая төгрөгтэй тийм ээ. Сая энэ 300 сая төгрөгийн олдтой байх юм бол гэхдээ хямдруулсан гормоор тайлбар өгөөгүй оршины тухайд ярьж байгаа шүү, аж ахуйн нэгжийн тухайд. Тэгэхээр бид нар аж ахуйн нэгжийн орлогын татврын тайлбар өгөх бол эхлээд аж ахуйн нэгжийн орлогын татврын тайлбар дээр 300 сая төгрөгийн бүртгэл манайх орлоготой байгаа шүү гэдгээ бас татврын тайлбар дээр тэмдэглэгээ хийж байгаа. Үйл ажиллагааны орлого засах гэсэн тэмдэг байж байгаа. Одоо аж ахуйн нэгжийн орлогын татврын тайлбарын нэгэд харангуут хамгийн нүүрний хэсэгтээ тайлбарын маяг дээр баггүй. Тэрэн дээр болохоор үйл ажиллагааны орлого засах гэдэг хоёр сонголттой 300 сая төгрөг хүртэл орлоготой 300 сая төгрөгөөс дээш орлоготой байна. Тэрний 300 сая төгрөг хүртэл орлоготой гэдгийг бид нар тэмдэглээд өгөх юм бол бас нэг хувийн татвар төлөх боломжтой байна. За аж ахуйн нэгжийн сегментээс чил болон жижиг сегмент, дон сегмент, том сегмент гэсэн мөн энэ орлогын хараад тайлбар хэдэн бүрийн тайлбар хэдэн удаа гэдэг бас хэдэн удаа тушаах уу гэдгийг бас одоо хууль тодорхой тусгаж өгсөн байдаг юм. Тэгэхээр 300 саяас 1.5 тэрбум орлоготой байх бол 10% татвар төлнө. Татврын тайлбараа 2 удаа. За 1.5-аас 6 тэрбумын төгрөгийн орлоготой энэ бол татвар новдох орлого гэсэн үгтэй. Орлоготой байх бол жил 2 удаа тайлбар өгнө. 6 тэрбумаас дээш орлоготой байж жил 4 удаа татврын тайлбар өгөх юм байна. Эцсийн дүгнж хэлэхэд бол хошоо өөрсдийнхөө одоо өөрийнхөө онцлог татваруудын нэгэн мах бүртгэгдээ заавар аргачлал гэж ярьдаг шүү дээ. Нэгэн мах бүртгэгдээ хуулиудаар туссан. Ийм өөрийн одоо үйл ажиллагааны онцлог татваруудаа за манай хошоо түүхээр бидний төлөө хошоо аваа. Бид нар зуурчлалын орлого гэдгээ ингэж бүртгэнэ. Гишүүн бас эдгээрээс хэрвээ түүхээр бараа бүтээгдэхүүн нөлөөлөх юм бол бид нар үйл ажиллагааны орлогоо ингэж бүртгэнэ. Гэх мэтчлэн өөрийнхөө дотооддоо тийм ээ нэгэн мах бүртгэлээ орлого бүтээн зөвшөөрлөө бараа бүтээгдэхүүнээ яаж бүртгэх юм бэ гэдэг зүйлээр тусгасан ийм бодлогын баримтчигтай байх юм бол энэ бодлогын баримтчигээ мөрөлдөг болгоод одоо хошоондоо хэрэгжүүлээд нэгэн бодлогчтой бол нэгэн бодлогч яг энэ бодлогын баримтчигээ дараач мөрдөөд бүтээлээ өгөх юм бол одоо бидний бол их төвхтэй байна шүү дээ тийм ээ. Тийм болохоор хошоо орны нэгэн мах бүртгэлийн бодлогын баримтчиг гэдэг зүйлийг бол өөртөө дотооддоо олсруулаад мөрдөж байгаа ч гэж хэлсэн. За мөн гишүүдийнхээ бараа бүтээгдэхүүний одоо орлогыг бол уучлалын орлогоороо бүртгэх юм бол түрүү хэлсэн тийм ээ. Аль бидний одоо нөгөө төлөхөд байгаа татварын хэмжээ буурна. Нүүр төлөвч яарах болоход байгаа тэр хэмжээгээр одоо орлого маань уучлалын орлого гэж хэд дахин илүү одоо орлогч буурах юм байгаа шүү дээ. За тэгэхээр татварын хөнгөлт чөлөөтэй бид одоо эдгээр ийм боломжууд дахад тэрийгээ бас ашиглаж байна. Тэгэхээр бид нар бүртгэлээ үүсгэн анхнаасаа зөв өртөөд бид нар ийм онцлогтой байгууллагад ингэж бүртгэлээ өртөө гэдэг ингээд одоо цааш нь тайлбарлах юм бол бид нар хөнгөлөлт аж ахуйн нэгжлэр ч гэсэн татвар зуучлалын орлогоос төлөхгүй. Тэгэхээр бусад үйл ажиллагаанаас нэг хувиар ингээд төлөө явчих юм бол маш бага одоо татварын дарга багтай юм байгаа. Тэгээд хөнгөлөлт чөлөөтөж бас эдлэх юм боломж байна. Тэгэхээр та бүхэн маань өөрсдөө энэ талаар одоо хууль дүрмээ илүү бий болгохоо яаж зөвхөн бас ялцаад олон хүмүүс санагдаж
учраас тэгээд яг цамраад богино хугацаанд хамаарч айлтгаар илүү их мэдээд хүргэхээр тэгээд хичээлээ. Тэгээд илүү дэлгэрэнгүй одоо хууль зүйн судлаад ийм боломж байдаг байна гэдгийг бас мэдэж аваад цааш нь ч гэсэн одоо энэ эхлэн гол жирэг байгаа эхлэн голдоо тайлбараа гаргадаг хүмүүс мэдээж байснаа тэр тайлбар гаргадаг хүмүүстэй ийм онцлогтой байдгийг цааш нь ингээд дамжуулж өгөөрэй хаалны ажил амжилт хүсье гэсэн. Тайлбар баланс гаргадаг компани хамаатай гаргадаг гэсэн. Одоо өөрчлөгдөж байгаа.
хошооны ягтан бүтэлийн заавар жуурмаг шинээр заавар жуурмагаас сангийн яам дээр ажлын гарч ажиллаж байгаа. Гүндүмээ огсууд тэр ажлын гарч явж байгаа. Энэ сангийн яамны вебсайт тийм тавигдсан байна. Тэгэхээр та нар ягтан бодчмын бол одоо энэ баг хэлцүүгийн хашиг явж байгаа. Сарын хугацаатай тавигдсан. Энэ дээр хэлцүүлэгдээр магадгүй 7 сарын сүүлдээ 8 сар батлагтаа гаргав. За батлагтаа гараад тэгэхээр яг ийгээр хошоо ягтан бод бүтэлийн заавар жуурмыг ягтан бод бүтэлийн гаргана гэдэг нь одоо баланс маяг бүхнийг гаргаж байна. За энэ бол нэг асуудал гэж байна. Хоёрдугаар нь бүгдээ шийдэж хошоо гişүүдээс төгөөдийн аваад ашиг ноо гişүүдээс ноогоор аваад үндэсний үйлдвэр тушаагаад тэгээ одоо 100 сая төгрөгийн ноогоор тушаагаад тэрийг ордогоо бүтчихээр чинь тэрнээс татах тавьчихад байна. Гэтэл 100 сая төгрөгийн ноогоор чинь хэдэн төгрөг нь магадгүй 80 сая гişүүдэд төлөв. Тэгвэл үлдсэн зөөрөө 20%. Энэ 20% бол манай хошооны гişүүдийн төгөөдийг аваад зах зээлд борлуулсан зуучлалын ордогоор баланс дээр зуучлалын ордогоо бүртгээд өгөх татвараас чөлөөлөлөө. Энийг манай хошоод хийж чадахгүй учраас өнөөдөр татвар юм байна. Тэгэхээр энэ бүх цаана жуулч нь одоо энэ батлагтаар гараад ирэхээр энэ дээр манайхан одоо зарим тооны ягтаа хошоо гарсан. Тэгэхээр сумын төвлөрөд ч юм уу аймаг төвлөрийн ягтаа тайлбар багасаа гаргадаг. Нөгөө хошооны онцлог хийхгүй байна. Хошооч компани хоёроос өөр онцлогтой. Гişүүдийн хувийн төлөс хөрөнгөж байна. Тэр одоо мал хошоо өөрийн махтай хошоо. Өөрийн махтай ямаатай хошоо ноогоо манай өөрийн одоо хошооны өөрийн ямааны одоо бадын түүхийг тусна бүртгэж хэлж яваад татвар юм байна. Ийм юм хөнгөлтөд байна. За түрүү бас нэг шинжлэлээр гарсан юм байна. Борцгүй эрсдлийн нөөцийн сан гэж байна. Нөөцийн сан татвар амрах чөлөөлөлт. Өөрөөр хэлбэл Оросоос нөөцийн сангаа авчирдаг үзнээс нь татвар төлөх гэсэн үг. Дахаар банаар ярьдаг. Гэтэл манайх тэрийг бас хийж чаддаг. Тэгэхээр 20 жилийн нэг бодлоготой 20% нөөцийн сангаа авчих болно гэдэг үгээр цаагаар гарсан гэдэг чинь 20% чинь нөөцийн сангаа чөлөөлөлт гэсэн. Ийм юмнуудаа бол сайн мэдж авах учраас одоо яг цаашдаа ялангуяа таавал үндэсний үйлдвэрүүдтэй холбоотой гэж байгаа учраас цаашдаа өөрийн гэсэн ягтантай хошоодын ягтангаа өөрийн гэсэн ягтангууд одоо өөрийнхөө менежерээр хайран гараад ягтангуудаа зөв энэ сургалтын суулгах. Энэ заавар журам одоо ингэ гараад илүү тодорхой болсон үнэхээр манай хошоод одоо үнээр татварын бодлого гаргаж байна. Тэгээ хошоо оролцдог хэдэн зуун гişүүдийнхээ мартайхаа бүгдийг зах зээлд боруулахаар асар өндөр дуу гардаг. Гэхдээ тэр чинь нэг хэсэг нь гişүүд нь хөлбөрний явж байдаг үнэ бүгдийг юун явж байгаа шүү. Нэг бүтсэн хэсгийн туучтай явж байгаа тэр татвараас шалгаж тэрийг ядарсаар туучтай бүгднээр юм. За хошоод гадны зээл тусламжаас хөрөнгө одоо бэлгэн гав. Амьд тав. Тэрийг оруулах. Тэхийн боловч татвар чөлөө юу яах вэ? Ана одоо хошоо тэр төслөөс 20 сая төгрөгийн одоо үтгэл танах хөрөнгө тэрийг танаа оруулах байна гэдэг чинь юм бол татвар орчих шүү. Тэгэхээр тэрийг өөрөөр яах вэ? Хөрөнгөн дээр энэ бол манай хөрөнгө. Нэг жилийн хугацаанд бол өөр дээр тавьж өгч байгаа. Дараа нь өөрөө хөрөнгө. Тэгвэл татвар байна. Ийм онцлог хошоо дээр их байдаг. Энийг бол та нар ядар садаг ягтан бодлоготой юу болж байгаа юм бол тэр 50 сая бас үгүй. А тэгэхгүйгээр зүгээр нэг жилийн гişүүдийн нормыг засаар бодлуулах 50 сая байгаа. Тэрний чинь нэгэнхэд гişүүдийн төлбөр нь явж байгаа. Үдсэн жоохон хэсэг дуусах. Тэсэн татвараас төлөв. Ийм юмнуудынхаа онцлогыг сайн ядрах өнөөдөр цагаан учраас ийм онцлогуд байдгиймаа гэдгийг төлж 30 минут хэлж байгаа. А цаашдаа энийг бол марийн болохоор бүсгтэй байдаг юм. Одоо яаж ингэж таамаг дураас гэрхтаа ингэ энэ сургалтыг хийж явсан бол энэ цаашаа гаргаа. Маш их асуудал болоод таамагын одоо хошооны хөгжил гэж болж байна. Үндэсний үйлдвэрчээс одоо хошоотой хэцүү байна гэдэг асуудал тавьж байгаа учраас энэ бүтээл хязгаар болох юм бол одоо яаж ч нэг ийм асуудал цаашдаа гарчна гэж болж байна. Өнөөдөр бол та яг ерөнхийдөө нэг юм онцлог байдаг юм байна. Энийг цаашаа илүү нарийн боловсруулах хэрэгтэй байна гэдэг байна. Өөр юм бол нөгөө малчд ийм баримт шүүл бүгсэн байдаг. Гэхдээ энэ нөгөө
мачтын өгж байгаа нөгөө түүгээр нааш нэг чи өөрхий тэгээд нэг зүйлийг олох учраас энэ дээр бол мачд дахин шиг юу ийм байдлаар шиг Алихдээ нөгөө зарим мачтай юу суманд болохоор бүрийн байцаар чинь өөрөө стат өдөр мачд зарим одоо шиг одоо гарах үүсдэг чинь одоо эсвэл машин эсвэл өдрөө байцаар чинь мачтай хүмүүс олсон шиг яг нөө шиг одоо хоттой цаашаа хатаа гэрээ засаж гинэ. Нэрсэн систем олчих бүх боломж юм шүү. Тэргээр төлөвлөсөн бас нөгөө орчин боломж тусдаа хоолой хийж байгаа. Тэр одоо бид нар 100 сая төгрөгийг нөгөө нотор мачтаасаа өгсөн яваад өгчөө өгдөөштэй. Бид нар ордохдоо 100 саяар өгдгийг нөгөө одоо нөгөө рууцтай багтаар өгдгийг Цоочтой аваад боломжтой байдаг шүү дээ. Өшөө өсвөр тэр 100 саяараа бүтгэж болно. Тэр нь бол нээлттэй. Хамгийн гол нь тэр 20 саяар цоочтой аваад бүтгэх нөгөө нэрсэн систем өөрөө ингээд цоочтой аваад боломжтой. Ийм баримт зааж шийдэ. Ачаад ийм баримтаа шийдэж манай хошооны нөгөө бодлоо орж ирэх байхгүй. Бодлоо чинь ачаад баримтаа шийдвэл манай бодлоо орж ирэхгүй бодлогоч чинь гарч ирж байгаа бодлоо гарч ирэхгүй шүү дээ. Тийм учраас заавал ачаад шийдэж байгаа. Үйлдвэр яриад байгаа. Ашаа өөрөө орохоо шийдэж өгнө шүү дээ. Ашаа орохоо шийдэх тохиолдолд түрүүсэн тийм нөгөө системийн хурдан зуучтай орохоос гадаад шүүх хэлэх төлөвлөгөөр салгаж шийдэж бид нар одоо зуучтай орохороо бүрийн тариална орох боломжтой гэдэг байгаа шүү дээ. Зөвхөн ийм байдлаар